ярилцлага үзэгч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн тодруулгын ярилцлаганд Дархан Аз за төрөмж тулцаад компани захирал за баясгалаа оролцож байна. Ингээд тань дэрийн дөрөв дөргөө. За баярлалаа. Тэгэхээр 1.9 км одоо энэ үйлдвэрийн замын маань хүчилт эхэлжээ. Тэгэхээр яг хизээнээс юу н ажил эхэллээ. Энэ талаараас хэмжүүлэлт мэдээлэл өгөх. За анагаахын жил ухааны уулзуураас үйлдвэрийн 3 замын уулзуур хүртэлхийн 1.9 км зам маань 5 сарын 20-нд ажиллана гэсэн. За энэ сарын одоо хугацаанд ашиглалтанд хөрөнгөд хөлөө ажиллаж байгаа ийм зам байна. За өнөөдрийн сайхан өдөр хоцолт маань эхэллээ. Бид бас баяртай байна. Хүчилт ерөнхийдөө бас хэр хугацаанд ирдэг юм бол 4-5 хоног хүрэх болох гэж байна. Тэгээ энэ замын маань бас нөгөө технологи нь бас яг ямар технологитой гэж байгаа юм бол энэ зам бол нөгөө бас арай жоохон онцлог. Бидний чинь хуучин замын яг газар дээр нь одоо цемент хэрэглэсэн суур гэж холиод асфальтын дөрвөлтийн машинаар нь хольж 25 см буцааж тавьж эндүүдэд ингээд суурийг гаргасан байхгүй. Тэрэн дээр хурцлт нь явж байгаа. Шинэ технологи шиг энэ шинэ дэвшилт технологи гэсэн үг. санхүүжилтийн хувьд бас ямар хөө байгаа вэ? Орон нутгийн төсөв, за аж ахуйн байгууллагуудын дэмжлэг төсөл заа гэж ерөнхийдөө байсан. Ямар байгууллагуудаас оролцож байна? За энд зам бол ерөнхийдөө нэг 700 гаруй сая төгрөгийн төсөвтэй. За манайхны 600 орчим төгрөгээр одоо ямар нэг ашиг байхгүйгээр одоо нийгмийн хэрэгслэг хүрээнд шууд зардлаар нь гүйцэтгэж байгаа ийм зам байгаа юм. За аймгийн төсвөөс одоо тодорхой хувь гаргаж байгаа. Тэгээ бусад одоо аж ахуйн хөгжөөд тусламжтай дэмжлэгтэйгээр энэ аялал явагдаж байна. Амжилттай сайхан явагдаж байна юм байна. Тэгэхээр 3-аас 4 хоногтой хүчлэл маань хийгдээд дуусчвал тэгээ шууд замаа нэр гэсэн үг. Үгүй болоогүй. За технологи хугацаа гэж байна шүү дээ. Энэ бэхжилт авах хугацаа. За одоо нэг 4-5 хоног хугацаа байх. Тэрнийхэн дараа бид нэг технологийн хугацаагаа авахгүй бол зам нэг ингээ богиноор хуйлраад эвдэрдэж хэмтэл тавьдаг тий. Тэр хугацааг нь бас гаргана. За тэгээ босд одоо үлцэн айлуудаа хийгээд ер нь өнөөдөр чинь бид нэг 20 гихт бол нашлтанд авах хэрэгтэй. Яг тэрнээс өмнө нашлтанд оролцсон. Ямар нэгэн одоо илүү хүндрэл гарахгүй болоо гэж. Гэрэлтүүлгүүд бас яаж хийх юм бас хийх юм бол гэрэлтүүлгийн дараа хийгдэх. Одоо бол байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол 6 сарын 20-оос өмнө бол ашиглалтанд оруулах юм тийм. Тий, эцсийн хугацаа 6 сарын 20 тий. Тэр яг бол. За баярлалаа. За ингээд их юм үзэгчтэй тодруулгын ярилцлага маань энэ дөрөв өндөрлөж байна. Дараагийн дугаарт хүртэл баярлалаа.